Сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн амгалан гэлтгий. Энд мажид байна. За. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд үндэслэгтэн суулгах тухай подкаст хийх гэж байна. Тэр модыг харъя. Мод бол дээшээр урдгыг бүгдээрээ мэднэ. Тэр нүдэнд харагддаг. Үр жимсээр нь харж чадгаж болно. Гэхдээ үнэхээр сайн мод бол сайн үндэстэй мод байдаг. Үндэс гэмтэх юм бол үр жимс өгөхөө болдог. Ялангуяа үндсэн доошоо батгүй байх юм бол ялангуяа салхи шураг үер усны үед мод маань үлддэг байгаа. Үер ус орж ирэхэд бага үндэстэй мод бол урсан явдаг. Үнэхээр салхи шураг болоход ч гэсэн манайд маш хүчтэй салхи болдог. Тэр үед моднууд мултран ундаг байгаа. Сайн үндэстэй моднууд үлддэг байгаа. Тийм учраас бат бүх сайн моднууд үлддэг байгаа. Тэгээд тийм учраас бид нар модыг үндэслэхтэй адилхан бид нар ч гэсэн Иесус Христ дотор үндэслэгдэх явдал бол үнэхээр маш чухал байгаа шүү. Тэр мод зөвхөн дээшээр ургадаг биш, бас доошоор ургадаг байгаа. Та бүхэнд би Колосой номын 2:6-аас 7 уншчихъя. Тиймээс та нар эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ түүн дотор алхахдаа заалгаж байснараа түүн дотор бат үндэслэгдэн байгуулагдаж итгэл дотроо баталгаажин талархлаар бэлхэх тун гэж. Тэр энд нэлээ хэд хэдэм хэлсэн байна л да. Түүн дотор алхахтаа гэж хэлж байгаа. Тэгэхээр үнэхээр Христ дотор алхах гэж юу гэсэн үг вэ? Үгэн дотор алхахнаа гэсэн үг. Христ дотор амрагуулсан байна гэсэн үр жим сургуулна гэсэн үг. Тэгээ яг Иесусыг хүлээн авсан шигээ түүн дотор алхах гэж байгаа. Заалгаж байсараа түүн дотор бат үндэслэгдэн гэж байгаа. Үнэхээр Христ дотор бат үндэслэгдэх ёстой. Тэгэхээр бид нар модны зөвхөн дээшээ үр жимсийг ярьдаг боловч доошо үндэслэгдэн суулгах явдал үнэхээр чухал байгаа. Хөдлөхгүй бат бүх зогсдог байна гэсэн үг. Тэрнээс үнээс хөдлөхгүй байна гэсэн үг. Үнээс гажчихгүй байна гэсэн үг. Тэр сайн үндтэй юм бол хашиж хөдөлдөггүй гэсэн үг. Үндсэгтэй тэгээд байгуулагдана гэж байгаа. Иесус дотор босгон байгуулагдана гэсэн үг. Итгэл дотроо баталгааж нь талархлаар бэлхэх тун гэж байгаа. Тэр үнээр бид нар талархлаар бэлхэх явдал маш чухал. Гэхдээ итгэл дотроо баталгааж нь гэж байгаа. Тэр үгнүүдийг та бүр бугаас сайн уншаарай. Колосой номын 2:6-аас 7. Тэгээд эзнээс бас гуйж асууж залбираарай. Эзэн минь та намайг итгэл дотроо баталгаажуулж өгөөч. Үнэхээр үндэслэлтэн суулгах туслаач гэдэг. Энийг яаж хийдэг юм бэ гэдгээр Эфес 3:16-аас 19-ыг уншъя. Тэр өөрийн алдрын баялагын дагуу өөрийн сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Тэгэхээр бидний доторх хүмүүс хүчтэй болгоно. Тэг яаж вэ гэхээр өөрийн сүнсээр дамжуулан хүч чадлаар. Тэгэхээр эхлээд эзний сүнсээр зөвхөн дамждаг байна. Тэгээд тэр хүнсээр хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж. Тэгэхээр нэгсэндээ доторх хүмүүс хүчтэй болж Иесусийн сүнсээр хүч чадлаар хүчтэй болох үед яг итгэлээр Христ дотор та нарын зүрхэнд нутаглаж та нар хайр дотор үндэслэж суурлаад бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрын ямар өргөн урт өндөр хийхэд хүн болохыг ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрэнд хүртэл бэлгсэн байх болтугай гэж хэлж байгаа. Тэгэхээр үнэхээр хайрын дотор үндэслэлтэн суулгах болтугай гэж. Тэгээ алхмууд нь ойлгомжтой. Тэгэхээр сүнсээр дамжуулж хүч чадлаар бидний дотор хүн хүчтэй болоод энэ үед та бүхэн маань яадаг байна? Христ дотор бүр нутаглаж суурлагдаад үндэслэгдээд суурлагдах болно. Тэгэхээр хамгийн голноос хайрын ойлгох болно гэж. Ямар өргөн, ямар урт өндөр хийгээд. Тэр энэ бүхнийг мэдхийн тулд та үнэхээр тэр Бурхны мэдлэгээр дүүрэх болтугай. Тэр Бурхны ойлголтоор дүүрэх болтугай гэж. Тэгэхээр илчлэлт ерөөсөө эзнээс ирдэг ба. Тэр илчлэлтийг ихэнх хүмүүс өөрөө авах гэж хичээдэг л дээ. Өөрөө авах гэж хаалга тошхон зүг. Гэтэ эзэн онгойлгож өгдөг гэдгийг сайн ойлгох. Илчлэлтийг эзэн цаг тухай бүрт нь таны тохирсон цагт илчлэлтийг баг багаар нөгдөг. Та хайх тусам илчлэлтийг улам их олдог, улам их ойлгодог ба. Тэгээд эцэст нь та бүгдийг би өрөөгөө бас дуусгая гэж бодож байна. 1 Коринтын 15:58-аар тиймээс хайрт ах дүүн нар минь ээ. Та нарын нүр их хөдөлмөр эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж тууштай байж гуйж дайвалгүй эзний үйл хэрэгт үргэлж бэлгсэн байгаараа. Энэ цаг мөчид үнэхээр бүх хэрэгэлзээр нь зайлж чадан үнэхээр сүнсээр дүүрэх болтугай. Тэр үнэхээр сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүн хүчтэй болон сойрох болтугай. Ингэж Христтэй та нар үндэслэгдэх болтугай. Тэгэд үнэхээр хайрын ямар гүн, ямар урт, ямар өргөн, өндөр хийгээд гүн болохыг бас мэдэх болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрэлд бэлгсэн байх болтугай гэж Назарын Есүс Христийн нэрээр өрөөн залбирч байна. Тэгэд эзэн дотор үнэхээр үндэслэгдэн суулгадаараа, бат байгаараа, үннээс холдохооргүй бат суулгадаараа. Есүс Христийн нэрээр залбирэн